Мэдээж хоёр оронтой байгаа. Хоёр оронтойд хоёр хүн дэвшиж байгаа юм чинь хоёулынгийн дэмжин тэр дундаа Ганбатын Эрдэнэтийг бас олон жил Эрдэнэтхойг олон жил бас уг үзэл бодлыг дагаж байсан хүний хувьд харж бас үлгэр дуурайл авах ийм байсны хувьд бол дэмжнэ. Би хоёр нэр дэвшигчээс тодруулах зүйлээ Монгол улс ардчилсан улс. Тэгэхээр шүүхийн шийдвэр гэсэн альва шүүхийн шийдвэрч гэсэн ардчлалыг бэхжүүлсэн, ардчлалын тогтолцоог хамгаалсан, ардчлалыг хамгаалсан шийдвэртэй байх зөв байх гэж би хувьдаа бодоод байгаа. Би бол та нар шиг мундаг хуульч молж биш шүү дээ. Тийм учраас сайн мэдгүй байна. Гэхдээ энэ талаар та хоёр юу гэж бодож байна? Хариулж өгөөрэй. Нэгдүгээрт, хоёрдугаарт Жамын урлагийн Сүхбаатар ийг бол би хувь хүний талаас нь мэдгүй. Өмнө нь ингээд олон нийтээр л ингээд улсын хурлын гишүүн байхаас нь ингэж мэднэ. Танд бол одоо хувийн үс хонзон ямар нэгэн тийм асуудал байхгүй. Гэхдээ би олон нийтийн санаа бодлыг бас энд бас дамжуулах үүрэг хүлээдгийнхаа хувьд танаас нэг ганц хоёр асуулт асуумаар байна. Та өмнө улсын хурлын гишүүн байхдаа нөгөө автобусны хэрэгт холбогдчихсан. За энэ хэрэг бол ингэж яваад ер нь бол төрийн тендерийг тендер шалгаруулалтыг төр өөрөө хийдэг. Гэтэл энэ тендер шалгарсан хүмүүс хувийн хөвшил нь одоо хууль шүүхийн өмнө хэрэг хүлээгээд явсан байгаа тийм ээ. За тэгэхээр энэ хэрэг өөрөө хэр одоо зөв зохистой шийдэгдсэнийг бол би сайн мэдэхгүй байна. За энэ асуудал дээр та бас нэг байр суурь илэрхийлээд өгөөрэй. Хоёрдугаар асуудал энэ цэцгийн одоо өмнө явагдсан хурлуудыг ялангуяа нийтэд одоо олонний анхаарал татсан хурлуудыг харахад бол энэ цэцгийн одоо хурал нэлээд коммунист дарангуйллын шинж чанартай ингэж явагдаж байгаа харагдажсэн. Тэгэхээр энэ та хоёр энэ цэцгийн хурал одоо энэ арчилсан байдлаар явагдах мөн түнчлэн аль нэгэн дарга эрх мэдэлтний одоо талд альва хэргийг нийцүүлэхгүй байх ийм зүйлийг та хоёроос яаж одоо хувь дор бүрнээ шийднэ гэж бодож байна. Миний бол одоо хамгийн одоо эмзэглэж одоо айж байгаа зүйл бол ялангуяа хамгийн дээд чатны энэ шүүхийн одоо шүүгчд хинээс ч хараат бус байх ёстой. Энэ үүднээсээ орж ирж байгаа альва хэрэгт гагцгүй тэр хэргийн үнэн мөний талд зогсдог ийм л одоо хуулийг хамгаалагчд байх ёстой гэж би хувьдаа бодож байгаа. Харамсалтай нь Монгол улсад одоо сүүлийн үед хууль шүүхийн одоо байдал иргэдийн хувьд зөндөө их хэрэгэлзээ төрүүлж байгаа. Ийм байдлыг та бүхэн бас яаж хангаж ажиллах вэ гэж асуумаар байна. Наран туяа гишүүний асуултын эхний асуулт бол үнэхээр чухал асуулт. Ер нь шүүхийн эрхэм зорилго бол яг таны хэлдэгтэй ер нь ойролцоо. Өөрөөр хэлбэл ер нь үндсэн хуулийн цэцч бай, бусад шүүгч бай, тухайн улсынхаа эрх зүйн тогтолцооны тогтвортой байдлыг хамгаалдаг. Үндсэн хуулийг хамгаалдаг. Тэгэхээр яг үндсэн хууль гэдэг бол өөрөө Монголын төр ард түмэн нутаг дэвсгэр тусгаар хөтнөл бүрэн эрхт байдлыг бэхжүүлснийхээ хувьд бол яг одоо үндэсний аюулгүй үзэл баримтал дээр заасанчлан манай улсын одоо гол юм бол нийгмийн тогтвортой байдлыг хангасан ардсан төрлийн тогтолцоо байна. Тэгэхээр яг таны хэлдгээр энэ шүүх энэс гадуур байхгүй. Тэр тусмаа үндсэн хуулийн цэц бол яг чухамхүү яг одоо ардчлалыг бэхжүүлж хамгаалах тэр одоо зорилгод бол үйлчлэх хэрэгтэй байна. Шууд утгаараа бол. За хоёр дахь нь бол хэрэгт бол холбогдсоо. Одоо манай улсын хурлын гишүүд ч гэсэн ингээд олон үе дээр бол тодорхой одоо ажлуудыг хашдаг, ингээд асуудлууд үүсдэг, яллагдагчаар татагддаг, шүүгддэг. Одоо ч гэсэн энд иргэдэл улсууд явж байгаа. Тэгэхээр яг ингээ энэ асуудал дээр ингээ ярихаар би өөрийгөө бол өмөрмөргүй байгаа. Одоо хүн болго өөр өөрөөрөө буруутгах. Гэхдээ уулзах газар, шийдэх газар, ярилцах газар бол шүүгтэр үүдэг. Өөр газар бол хүмүүсийн дандаа үзэл бодол явдаг, ашиг сонирхол явдаг. Тэр бол ардсан нийгмийн эрүүл зарчим. Яг анхнаасаа сайд болохоос ахуулаад тэр хөрөнгө мөнгө над дээр тавигдсан асуудлууд бол энэ миний хүсэл зоригоор шийдэгдээгүй асуудлууд да. Тэгээ энийг бол өөрийгөө мөрөхийн тулд төрийн бусад албан агчтай гэдэг юм уу өөрийнхөө албан тушаалтнууд руу хандсан юм шиг болчих гээд байдаг. Ер нь ийм зовлон бол байдгийм байна лээ. Улс төрчөнд бол яримгүй гэдэг шиг өөрийгөө хамгаалж болохгүй гэж байдгийм. Тэгэхээр шүүх шийдсэн ер нь бол зөвхөн манад бол мега төсөлч өнөө том төсөлтүүдийг хэрэгжүүлэх хяналт хариуцлагын тогтолцоо бол яг үүндээ бол муу сул хинч хэрэгт орж болохоор ийм л байгаа бодит байдал. Тэгэхээр хууль тогтоогчнор би ч гэсэн цаашдаа зүгээр
Энэ тал дээр бол зүгээр хуульч хүнийхээ бусад хүн ч гэсэн процедураа их нарийсгаж одоо явах нь зүйтэй юм байна. Тэгэхгүй бол төрийн албаагчтай албан тушаалтнуудаа хамгаалж чадахгүй дугтагтдаг нэг хүнд бүх бурууг тогтдог. Тэгээд систем нь бол яг хэвээрээ дараагийн хүн үргэлжлүүлдэг. Тэгээд энэ сонсголууд ч гэсэн ер нь бол ууг нь системийн алдааг залруулах зорилготой ийм парламентын сонсголууд явж байгаа. Тэгээд дараагийн сонсголууд дээр суйрлаад парламент энэ тал дээр анхаарах байх гэж боддог. За хуулийг ч гэсэн анх ихтэй бид нэр тэгж хийсэн ян шалгалт юм. Гурав дахь нь цэцгийн уралдааны дарангуйлдороо гэдэг. Ер нь бол цэц бол өөрөө нэг талаар шүүх. За тэгтээ аль болохоор ардсан байх хэвээр. Бид нар шүүхийн хуулийг өмнөх парламентын нөхдүүд маань хийхдээ 100% одоо нэвтэрч байгаа шүү дээ. Одоо бүр ингээд шүүхийн А, Б-г бүх юм. Одоо бидний ч гэсэн та миний тухай ингээд яригдвал миний хувийн мэдээлэлээс хуулаад зарим сүүлийн дургуутсаад байгаа. 100% зургт юугаар онлайнаар нэвтэрч байгаа. Тэгэхээр цэц ч гэсэн өөрөө ойлгомжтой, ил тод ойлгомжтой байх шаардлага. Тэгэхээр яг энэ хан дээр байгаачлан Монгол улс бол хүмүүнлэг иргэний ардчсан нийгэм зохицлон хөгжүүлэх зорилготой. Өөрөөр хэлбэл ардчлал гэдэг бол Монгол улсын нийгмийн, улс төрийн эрх зүйн дэглэм. Энд Монгол улсын бүх төрлийн үйл ажиллагаа ардчсан зарчим тулгуурлах ёстой. Тийм учраас бол би таны хэлж байгаачлан цэцгийн болон үндсэн хуулийн цэцгийн хяналтын үйл ажиллагаа ардчсан зарчмаар хэрэгжих ёстой гэдгийг би 100% ойлгож байгаа. За цэцгийн хурал коммунист арга барилаар явагдсан гэдгийг би харин юу гэж бодож байна вэхээр энэ ер нь бол үндсэн хуулийн цэцгийн тухай хууль, үндсэн хуулийн цэцэд маргаан шийдвэрлэх тухай хуулиараа дийлтэй. Тэгээд миний ажиллаж ирсэнээр бол судлаачийн хувьд, шинжээчийн хувьд цэцгийн маргаан шийдвэрлэх хууль ажиллагаанд орж байгаа дандаа л тэгэрэл явж исэн. Тэнд одоо хүмүүсийн харилцаа хандлагын хувьд тийм байдал ажиглагдсан юм болоо да. Цаашдаа бол тэр хурал дэглэж удирж байгаа хүмүүсийн энэ харилцаа хандлагад байгаа болоо тэрнээс эрх зүйн зохицуулалтын хувьд тийм коммунист арга барил би байхгүй болоо гэж л бодож байна. За тэгэхээр өнгөрсөн хугацаанд цэцдэр болсон хуралдаан дээр жишээлбэл улсын хурлын гишүүн Булган Туяаг өөрийгөө өмгөөлөгчгүй тий өмгөөлөгч аваагүй байхад өмгөөлөгчтэй орж ирэх боломжоор бас одоо хаасан тий ийм үйлдэлүүд гарсан шүү дээ. Тэгэхээр та хоёр бол энэ тал дээр яг ямар байр суурьтай байна? Хэрвээ та хоёрт яг ийм нөхцөл байдал үүсвэл яах вэ? Тэгэхээр яг тодорхой нэг кейс дээр асууж байгаагаар яг бид нэг хичээл зааж багш нартыг тавьдаг шиг яхаар яг хувийн байр суурь цэцтэй холбогдуулаа хэлэхээр маш цохимжгүй болчих гээд байна л да. Зүгээр би нэг жишээ тодорхой юм хэлж чадах юм нь бол өөрөө их хурлын гишүүний хувьд олон удаа цэцээр итгэмсэн л хэрэгжүүр очиж ирсэн. Яг тэр үед одоо их хурлын гишүүдийн авдаг мэдрэмж шиг одоо дургуутсал гэдэг юм уу тийм боомнууд бол төрж ирсэн. Тийм. Гэхдээ тэр бол илүү би одоо сая Эрдэнэбат нэр дэвшигчийг хэлэхээр бас бодож байна. Ер нь бол тэр аливаа хуралдаан даргалж байгаа тэр даргалагчтай холбоотой тухайн үеийн одоо хандлага хүмүүсийн харилцааны асуудал бас нөлөөлдөг илүү байж магадгүй гэж бодож байна. Яг одоо наривчилж цэцгийн нэгийг би өөр харж үзээгүй байна. Яг одоо л одоо нэг сонирхол төрж ийн л да. Яг одоо яг энэ дээр асуудал яг хуулиндаа байна уу гэж. Тэгээ энэ шийдвэрлсэн хэрэг маргааны хувьд одоо дүгнэлт хийж ярих нэг эрх байхгүй байна ажлаар. За тэгэхээр хүний ерөн эзэмшсэн ажил мэргэжил ерөн бүх зүйл нь хүний төлөө цохилдог. Хамгийн том одоо энэ бүх ажил мэргэжлийн суурь нь бол хүнлэг сэтгэл байх ёстой гэж би өөртөө боддیں۔ Тэгэхээр та хоёр л одоо маш том одоо чухал албан тушаалд очих хүмүүс альва шийдвэрийг хүнлэг сэтгэлийг суурай болгож гагцхүү үүссэн нөхцөл байдал хэрэг явдалд гагцхүү хуулийн хүрээнд одоо шийдвэрийг гаргадаг байгаасаа гэж чин сэтгэлээсээ хүснэ. Энд хинч ямар ч асуудлыг асууж байсан бэ? Цаашдаа одоо болзошгүй. Тийм учраас одоо өс сонзон зангидаж, дараагийн одоо тийм үү? Ямар нэгэн асуудалд магадгүй би ч гэсэн цэцээр орж магадгүй. Ерөө хамгийн магадaltaй гишүүн байгаа. Тэр үед тэ намайг ингээд шүүгч болоход энэ тэгжээсэн гэдэг байдлаар хандахгүй гэдэгт найдаж байна. Тэр нь зөвхөн надад биш ерөн хиндэж тэр. Тэгэхээр хамгийн гол нь хүнлэг сэтгэл, хүн чанар за тэгээд гагцхүү хуулийн хүрээнд одоо асуудлыг шийддэг байгаасаа гэж хүсэж байна. Тэгээд та хоёрт хоёуланд амжилт хүсье.